сайн байцгаана уу? За. Энэ удаагийнхаа битүүрийн ингэж юу яхаа бичээд авсан байгаа. За тэгэхээр тоочтой даагаад гэж боддог. Тэгээ энэ удаагийнхаа дугаараар бид хоёр шүү дээ 2022 онд энэ зам ямар хувцас өмсөж байгаагаа харуулна. Тэгээд ер нь энэ зуны зома тренд байна шүү дээ. Summer зуны тренд юу харагдаж байна гэвэл голцсон хүмүүсүүд амар линен материалтай хувцас өмсөж байгаа тийм өмснөр. Тэгээд одоо бүх насны хүмүүстэр бас ерөөс нь ийм натурал дав материалтай бас хувцас их өмсдөг болсон байлаа. Тэгээд 2022 оны зуны хувцас бол урдын зуныхаа хувцаснаас илүү их өөрчлөгдсөн гэж бид хоёрт мэдгэлцэн. Харагдیں۔ Чи урдын жил халинх нь ямар байлаа? Та нарт ингээ харуулчих иймэрхүү байсан. Ямар? Ингээд харуулчих. Энд ингээд зураг тавьсан. Тэгээд нэг гэжтэй одоо энэ зуны тренд өнгөнүүд нь нэштэй амар тод өнгө. Одоо цэнхэр улаан ягаан ч юм уу. Тэгэхэд тэгсэн мөртөөсөө бас гэгээлэг өнгө, пастел өнгө битээр өмсөж байгаа. Одоо бүдгэн шингэл ягаан бүдгэн цэнхэр гэдэг. Тэгээд дээрэс нь одоо яг битээрийн сая өмсөж үзүүлдэг гэж байгаа хувцас бас илүү гэгээлэг өнгөтэй зундаа тохируулсан ийм өнгөнүүд байгаа. Тэгээд нөгөө нэг хоёулаа хувцастай голцсон юм хаанаас авдаг лээ? За бид хоёр хувцас бол голцсон яг өөрсдөндөө таалагдсан хувцас авдаг. Тэгээд ер нь яг ямар дэлгүүр орохоо шууд ингэж шийдэхгүй занаа өмсөж үзчихээд тэгээд шилэгцэн таалагдсан бол авдаг. Тэгээд бид тэр нэг олон газраас ингэ шилэнт гэдэггүй яг л тооны хэдэн дэлгүүрүүд өгдөг. За хоёлаа заримдаа ичэнд юм л авдаг тийм. Заримдаа ичэндээ тэгээд бас цаараас авдаг. Тэгээд заримдаа ингэ нэг accessory эдрийг заримдаа косс авдаг тийм. Тэгтээ хямдарсан байлаа. Ер нь битэрийг бүх юм хямдарсан байдлаар авдаг. Тэгээд Cos and other stories битэр бас авдаг. Oh my god. Тэгээд тэн дээр зөв таалагдсан хэдэн хувцасудаа л авдаг. Тэгээд зарим хувцсын яг нэг таалагдсан хэд нэг vintage хувцсын төрөдөг тэнцэнс бас авдаг. Тийм vintage. Тэгээд vintage тэгээд одоо тренд болж байгаа хувцсууд ингэ зохицуулаад ингэ нийлүүлж юм байна. Тэгээд битэрийн стайл гарч ирж байгаа юм да. За ингээд битэрийн стайлтай сонирхож үзээрэй. Энэ зуны тийм байна. За тийм иши. Өглөө босцсон гэдэг манайд дандаа өглөө болгон халиа фреш бокс ирдэг аахгүй хоолтой бокс. Бид тэр бүр хамгийн доор давхарт амьдардаг хат. Дээд давхартаа ачиж тавьчих одоо бүрийн 5 давхарт. Одоо пакет авах гэдэг тийш гарч ийн. Тэр илхэмж өгдөг үнэн шууд тийш гарчиж байгаа байхгүй. Тэгээд би одоо буцаад өөрөө тийш гарч тэр боксыг аваар гарч ийн. Явчлаа.
Ямар халуун юм бэ? Өглөө босоод ийм ажил хийж гэж. Би одоо гэрлүү гараад сайхан боллаа. Маргааш ээжийн маань төрсөн өдөр болон би ээжд эртбэ тирамису хийж байна. Ээжд минь төрсөн хүнд баярлалаа. Тийм. Баярлалаа. Лайк дараад subscribe хийгээрэй.